Монголын их гүрний үед холбогдох нэгэн ховор хөшөө нь өдгөө Чингис хотын төвөөс баруун урагш 6 км-т орших Гэлэн хэмээн нэрлэгддэг хүн чулуу юм. Монголын дорнод нутгаар зонхилон даргасан өрмөц төрхтэй эдгээр хүн чулуудыг наривчлан судалсны дүнд 13-аас 14-р зууны монголчуудын дурсгал, ялангуяа Алтан үргийн язгууртны хөрөг дүр болохыг нотлон тогтоож байна. Дорнод Монголын бүс нутагт тархсан монгол язгууртны хөрөг дүр бүхий хөшөөдөөс өнөө хүртэл уламжилсан онцгой хүндэтгэл, шүтлэг бишрэлийн илэрхийлэл нь энэхүү гэлэн хөшөө юм. Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хөшөө дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалтанд байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэгдсэн юм а.